Hi vlog. Vlog. Бид нар одоо найзуудаараа маш гоё аялал хийх гэж байна. Энэ бол миний муухай эздэг найз. Энэ бол миний хөөрхөн хар найз. Юу? За би бол нэр тооёроос миний влогд орж болох уу гэж асуув. Орж болох уу? Орж болох уу гэсэн. Би таныг ингээд өөрөө YouTube дээр ингээд тавихад та ингээд дараа нь постлогсон дээр намайг зөвшөөрөлгүй оруулсан гэж надад хэлсэн юм. Хөө чам шиг од үний орё би өөрөө гоё. Та. Болооч. За манай энэ найз оффиг хүсэг учраас ингээд бит хоёрын влог хийж Ингээд Hi vlog. Тэгээд би найзуудаараа аялж байна. Энэ бол манай эмхтэй шавшар найз. Энэ бол манай эрэгтэй найз. Ингээ бид нар хэсгээр хоолой дэж байна. Оо би та хоёроос асуух юм байна. Та хоёр миний влогт орох уу? Ания. Влогт орох уу? чам шиг од үний влогт орё. За ингээ бид хүн Оросын албаны улс руу хөлөөнжлөд авах гэж байна. Yeah, that's really crazy. Life's the beautiful like family. За энэ ингээд сүү хамсуулж байна. Мөнгө ямайг авъя гэж бодсон ч тийм харж амжсангүй. За баярлалаа. Цагаан. За энэ миний чемодан байна. Түрүүжил авч байсан. Энэ чемоданда маш их хайртай. Яг өөртөө зориулж авсан анхны чемодан. Тэгээд уусаас би уус хараад хараад. Та нар гэр хүртэл уусан. Ой энэ балаг шүү. Энд юу авсан уу? Ямар дээрлэх юм бэ чи? Одоо гутнаас өгөх байна. Баяртай Монголиа. Голлоо маш их мод. Тэгээд энэ модны дундуур гоё нүцэн байшин бод байна. Нислэг амжилттай газарлаа. Мачлалтай авлаа. Энийг ууж сэргэлээ. Надад яг зүгээр л Монголд байгаа юм шиг санагдаж байна. За буудлынхаа өрөөнд орж ирлээ. 3 артай. Гэтэ ангийнхаа охинтойгоо хоёулаа байгаа. За 0 руу хамтдаа орж үзье. Энэ юм байна. Зураг авахд авах. Энэ гөрөөний өрөө шүү. За бид нэр ийм гарын билүү өгсөн Коллиада театр. Энийг нь бол би харсан юм аа. Энэ гэдэг аймгаар бүгдийг гараараа хийсэн. Орсын үлгэр дээр гадаг баба яга. So cute. За энэ нэг хөрх юм гамбанц шиг юм байна. And ногоо өнгийн фотограф. So cute. Ном хэлрийн зүйл байна. Хөрөгчний сорноос. Энэ хартаа энэ аяга юм. Би аяганд амар дуртай. Энэ нөгөө нэг Орсын нөгөө нэг ийм аягнууд байдаг штэ. Ингээд гадуураа бүрхүүлдэг юм. Манай гэртээ гэхгүй. Тэр яг юу ч нэрлдэг юм гэдэггүй. Тэр нэг ийм маягийн аяга байна. Коллиада театр. Вау. За бид нар одоо энэ Клодиа гэдэг хүний жүжиг дээр ажиллаж ирсэн байгаа. Тэгээд зохиолчтой нэг уулзаж байна. Чин тохиолч, драматург. Очень хорошие пьесы. Роман. Он работает у нас в театре. О, сейчас телефоны, да. Камни уральские, знаменитые камни, малахит, зеленый и розовый. Это так. Тайлбар явуулдаг шүү. Яг ийм хэр үзэгчд гаднаас орж ирэхээр хөгшин эмээгийн дээр байж байгаа юм шиг мэдрэмж төрхөөр тийм юу гэлээ. Зөөлөн дулаан. Чтобы они все рассматривали, смотрели. А там две шиншиллы. Оо, зөө. Это баба яга. Не очень, для актеров не очень удобно, неудобно. За бид нэр ийм газар орж ирлээ.
Миний таалагдж байгаагаар би ер нь салмон зогссон байгаа энийг авлаа. За бид нар бүгдээр нь ингээд 5,000 рубль өглөө. Одоо 5,000 рублүүдээр ингээд секс гэрээ. 200,000 төгрөгийг зүгээр хоолнд орсны өглөө. За миний хамгийн их хүссэн салмон зогс байлаа. Маш гоё амттай байна. Амд ороод уусаж байна. За бид нар одоо жижиг үлдэж. За манай бодлын өглөөний цай юм байлаа. За одоо бид нэр өдрийн хоол идэх гээд явж байна. Буудлаасаа юм 2,000 рубль өгөөд ийм зонтог авсан. Тэгээд буцаагаад буцаад өгчөөд рубль авдаг. 2,000 рублийн зонтог барьсан зогсож байна. За бид нэр ийм сургууль дээр ирээд урлагийн сургууль дээр ямар урлагийн сургууль дээр Уралын театр илүү. Тийм театрын сургуулийн банзанд нороод ийм хоол идэж байна. Борш. Тэгээ гурвалжин будаатай хаамах. Тэгээд салат. Тэгээд компот. За бид нар энэ сүмд орж ирлээ. Энд би ийм сүмд орж үзэх маш их хүсдэг байсан. Екатеринбургийн театрын сургууль байна. Одоо манайхаар Сойс гэсэн үг. Харангийн хувц өмсдөг шүү дээ. Тэр нь яг тийм байна. За ингээд Орос улсын улсын Екатеринбургийн их сургууль ЕКТИД студент юм байна. Из театра драмы мы его отсканировали и напечатали сначала это черновик. Ирсэн юм байна. Мастер Маргарита гэж жүжиг хийх гээд тэгээ энэ хүнийг эренгүү тэрийг скан хийгээд тэнгүүтээ эхлээд энийг нөгөө хийж туршаад тэгээ яг амжилттай болонгууд ингээд том хэмжээгээр нь хүнийхээ хэмжээгээр хийж гаргасан. За бид нарт ийм хөрхөн Хөвлөлтөн театрын фигур өглөө. Бүгдээ зэрэг барьчих уу? Тогтоох гэж юм бэ. За энэ хүү барилга нь бол 19-р 100-д Баян худалдаачны гэр байсан гинэ. Тэгээ одоо болохоор ингээд театрын урлагийн сургууль болсон. Одоо ийм том газарт ингээд амьдардаг байсан гэж бодохоо. Агуу хэрэглээтэй байгаа шүү. За энэ одоо оюутнуудын ажил нь явж байна. Энэ сургуулийн театр. Жижигэр тайсан жижигэр байна. Оюутнууд манай ер нь ингээд Сүйс театрын сургууль ингээд жижиг хэрэглэл хувь чанараа яг ингээд бүгд чимдан дотор хийсэн ингээд авч явдаг байхгүй юу? Тэрнтэй яг адилхан юм байна. Бид нэр баалаа ороод тэгээд тэгсэн чинь би ийм хувцастай гарч ирсэн аахгүй юу? Ядраад исэн юм чинь. Ядраад исэн. Тэгээд ингээд орсон чинь ийм хувцастай оруулахгүй гинэ. Тэгээд бүр шарандаа хувцас солиод орохоор шийдлээ. Эд ягэр хоёрын Тэс ийм Балангарав гэдэг цэцэг мөн үү биш үү? Тэр цэцгийг зүзээ явж байна. Би найзтайгаа дэлгүүр хайгаад олдоггүй. Хоёлоо баг хэдэн километр алхах ч юу? 4 км бол алхачлаа. Одоо яштэй 11 болж байгаа. Тэсэр нэг ингээд ийм гэгээтэй байдаг. Амар шинэ.
Миний андих бол ямар амархан тий. Гэс төсөөлчих шүү. Чи манай найзхан дээр гараад хит тоог шиж. Юу гэнэ? Цаад байгаа юм бэ? Ийм банштай цай шиг юм авлаа. Үнээр навшин амттай байна. Дөнгөстэй мантасрэлээ. Энэ миний онцлогны хувцас манай найз надад ихэтрэн бүрэг явах гэж байгааг билгсэн. Үсмэс зэгсээ. Одоо өнөөдөр юу хийх явал мэдэхгүй байна. Зүгээр сайн. Яа. За бид нэг ингээд орой хоолтой орж байна. Саламс гэнэ. Орос амттангуудыг амттсан биш ээ. Бүскнүүдийг идэж үзье. Дэстрик помидор 2 зогцтой юм байна. Одоо Орсын их нутгийн хамгийн гол салаад байна шүү дээ. Чи дахиж амьдралдаа таахгүй. Зэрэг таартыг нийслэл салаатаа зогцсон гэж яаж бодож чадсан бэ? 10-аас 4. Чиний 1. Энэ 10-аас 10 яагаад юм шүүрхээ? Шүүрхээс байгаа шүү. За энэ болохоор бас нэг одоо юу ч юм бэ? Би нэг юу гэдэг нь ойлгохгүй байна. Та мөн орчууд хаана юм аа? Халах. Чиз. Ажээ. Би ерөөсөө замаа юм бол. Ийм хүүхэн энэ газар дэсэн байна. Hello. Say hi. Орсын нутагт Став бацааны дуудаар бүжиглээ. Бас өөрийгөө дутуулж болохгүй юм байна. Уг нь бол яг 300 хүрлээ. Энийг гэдэг байхгүй. За. Йоо. 300. Ануужан 300. Дахиад зог өгтөө. Ваач. 300. За бид нар одоо ийм нууранд онгоц гэдэг зарим дээр явхаад байж байна. Хүний 1000 рубль болдог юм байна лээ. Гэж байна. Энэ болохоор хиймэл нуур гэсэн. Ойр орчим бүс нэг иймэрхүү байна. Энэ хадгалаад байгаа энэ байдаг. Театр гэж магадгүй гэж бодож байна. Энэ болохоор Екатеринбургийн бас өндөр байрлалын нэг. Манай хэд явж байна. Ваа. Би ганцаараа явж байна. Greenwich гэдэг нэг Екатеринбургийн нэг мall гэдэг юм байна. Тэр мall руу ороод янз бүрийн үзэх сонирхолтой байна. Тэгээд бас ганцаараа гоё кофе шопт ороод гоё cheesecake, эсвэл кофе, гэхдээ яг үндэ би кофенд дургуултай. Matcha latte эсвэл green tea уух хүсэж байна. Одоо өнөөдөр маш гоё халуун байна. Гэхдээ харамсалтай нь би сан кремэд хийгөө гараад ирсэн. Жохон тэрэн жогцоо ингээд нүрээ нууж явах гэж. Оо найгуу скин кэр хийгээд яваад хахад ингээд ганц өдөр нарны төсөө үүсээ болоод би ингээд 10 өдрийнхөө хийсэн тэр ажлынхаа дэглэмийг алдчихж байгаа гэж бодохоор амар тийм байна.
Би нөгөө нэг буудтай байж байхдаа хөшин мөшгөр хаацсан байсан. Энд ерөнхийдөө дандаа бороотой байдаг болохоор тэгээ шууд гадаа ямар байгааг хараагүй гараад ирсэн зүгээр амар нартай байсан байна. За энд Korean makeup байдаг юм байна. Тэгээд би энийг яг нэг жил хэрэглэсэн. Тэгээд дууссан байхгүй юу. Тэгээд энийгээ хайж олж чадахгүй ингээд аюу хэцүү яваад байсаашгүй олж чадлаа. Excited. Яа би яг деважин дотор ороод ирсэн шиг санагдаад байна. Бүгдийн намаараа. Бүх том брэндүүдийн юунууд бүгдээрээ байна. Яг Солонгосын Ядер Young шиг, эсвэл American Sephora шиг гэлгөр байна. Ганц жоохон мөнгө мөтэй байна. За амар олон гоё юмнууд авлаа. Тэгээд бод руу ороод хамтдаа unboxing хийлээ. Unboxing хийн гэж байгаа мартаад өөрөө жоохон баярлалаа unboxing хийчихлээ. За юу энэ eyeliner pencil авсан. Би болохоор нөгөө eyeliner ерөөсөө хэрэглэж чаддаггүй. Дандаа юм нөгөө тосон eyeliner хэрэглэх юм дуртай байхгүй юу. Тэгээд миний хуучин болохоор энэ яг нэг жил гаруй хэрэглэсэн. Тэгсэн чинь ингээд дуусаад тэгээ Монгол татаж гэсэн амар хайдалдайсэн л да. Тэгсэн чинь ингээд юм дээр ерөөсөө олдгүй. Тэгээд ашгүй эндээс яг тааралдаад бүр амар гоё авсан байгаа. Kiko-гийн юу жоохон peach хөнгөтэй ийм глоус авсан. Надад болохоор хуучин ийм өнгөтэй байдаг гэсэн. Энэ л манай найз бэлгэлсэн. Тэгээд ийм хос урал хөдөлгөчтэй болсон байгаа. За дараагийнх нь болохоор ийм сормосны будаг байгаа. Гэтэ арай өөр юм шиг үлээ. Хуучных нь болохоор надад байсан энэ ахгүй юу. Тэгээд энэ бас дуусж байгаа. Дууссан гэсэн болохоор энийг нь авсан. Арай өөр төрөл. Гэтэ нэг брэндийнх. Гэтэ надад энэ илүү гоё таалагдсан. Тестер дээрээ бүр амар гоёсэн. За энэ Anastasia. Anastasia-гийн уралын будаг. Одоо уралд бүтсэн байгаа. Би өөрөө амар юм хүүтэн төрлийн арьстай байхгүй юу? Хүүтэн өнгөтэй, өвөл өнгөтэй хүн байхгүй юу? Тэгээ надад нэг ийм ягаан өнгө, эсвэл амар хурц цэнхэр өнгө, эсвэл ийм амар purple өнгөнүүд надад ер нь цогтөг гэж ер нь гарсан. Өнгөө тодорхойлгоод. Тэгээд надад энэ уралын будаг амар таалагдаад. Яг миний хувийн өнгө тохирох юм байна гэж бодоод. Тэгээ угаасаа ер нь ингээ бодоод хахад надад ийм өнгө уралын будаг амар цогт юм би. Тэгээ одоо нүрмөрөө будаг зүрнаны төсөлтөд тестерлэл жоох юм урлаггүй бодсон байгаа болохоос шинэ урлагтай болгож бодно. Оч байгаа. Гэтэ энийг би дүүтэй авсан л да. Гэтэ би бас өөрөө аммаар л энэ амар хөөрхөн яг нэг юм ямар puffer материалтай. Тэгээд ер нь амар таалагдж байгаа. Юу гэсэн заяа бас коктейл гэсэн. Миний ойлгож байгаагаар тийм банд хийдэг давс юм шиг байна. Тэгэхээр коктейл гэсэн байгаа. Одоо яг коктейл ууж байгаа юм шиг юм гоё юм чил болох юм гээл. Тийм нүртний зүгээр юм ачдаг wipes байгаа. Гэтэ ер нь юм жоохон ихтэй л дээ. За энэ юм бөмбөлөг авсан. За ингээд энийг авсан. Би бүр ийм шорттой болохыг бүр дээрээс шүсээд идэв гэсэн. Тэгээд энийг олж авсан. Тэгээд ийм make авсан. Энэ бас амар хөрхөн. Бүх юм дээр өмсгөцчихгөө. За тийм байна. Yeah.